Элдв эрдэнэт хэмээх модон могой жилийн амар мэндийг 90 мэндчилж 1000 гаруй ахмадуудаа Төв аймгийн Монгол Ардын намын хороо хүндэтгэл үзүүллээ. 104 жилийн түүхтэй Монгол Ардын нам 3 цаг үеийн алтан хэлхээс дунд төрийн бодлогыг боловсруулж ирсэн түүхтэй өнөөдөр энэ танхимд өргөцсөн ахмадуудын намдаа хийгээд төрдөө байгуулсан гавьяа нь их гэдгийг онцолсон юм а. Энэ жил бид нар бас нийтдээ 1000 ахмадыгаа цуглуулад сар шинийн золголт болон за мөн одоо эх орончдынхаа өдрийг хамтдаа тэмдэглэж байна. За ерөнхийдөө энэ 104 жилийн өнгөрсөн хугацаанд бол яг энэ эх орончдын өдөр маань сар шинийн золголт дээр яг нэг өдөр ингэж давхцаж ирсэн юм төв байдаг юм байна. Тэгээ энэгээр бас нэрээд онцлогтой. Тэгээд намын маань хувьд бас эх орончдын өдрийг тохиолдуулаад бас анхны 7 гэдэг санг бас одоо 14 хоногийн өмнө шинээр одоо нээж ингэж байгуулж байгаа. Бид нар бол бас өөрсдийнхөө өвөг дээдсийн тусгаар тогтсон зэрэгчлөөг авахд бас үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийгээ бас алдаршуулдаг өдөр бол өнөөдөр эх орончдын өдрөө. Хүний наймны бэлэг цай өдөр Төв сайхан нутгийнхаа түмэндээ хүндлэгдсэн ахмадуудаа хүндэтгэх одоо баярын арга хэмжээ эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд энэ арга хэмжээ нь Монгол Ардын намын одоо төвд баярын өдөр 104 жилийн эх орончдын өдрөөр одоо зохион байгуулагдаж байгаараа бол онцлогтой. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд одоо 27 сумаас маань одоо залуу насндаа хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн одоо мундаг ахмадууд маань одоо хүрэлцэн ирсэн байгаа. Хүндэтгэлийн золголтод Монгол Ардын намаас тус аймгаас сонгогдсон их хурлын гишүүд оролцож ахмад гишүүдийнхээ тохойг нь өргөн зогссон юм а. Бүрэн эрхэт тусгаар улс болохын үндсийг тавьсан ийм одоо сайхан өдөр. За энэ үйл хэрэгт манай Төв сайхан нутгийнхан бол мандайлан оролцсон одоо ийм сайхан одоо ардын засгийн ардын одоо энэ намын анхны 7-гийн 2 ч одоо Төв сайхан нутгаас төрж гарсан одоо манай улс төрийн зүтгэлтөнгүүд байдаг. Өнөөдөр ингээд манай Монгол Ардын намын уламжлалт бас эх орончдын баярыг тохиолдуулаад манай Төв аймгийн намын орноос уламжлалт зохион байгуулалтыг энэ намын ахмад буурлуудтайгаа ингээд зоолгодог сайхан уламжлалтын арга хэмжээ байдаг. Тэгээд ийм сайхан арга хэмжээ ингээд эд сайхан өрнөд ахмад буурлууд маань цуглаад их сайхан байна. Та бүхэндээ давхраас Монголын эх орончдын өдрийн баярын мэндийг давхар төвшүүлье. Хүндэтгэлийн золголтын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу 5 ахмадад төрийн дээд одоо медаль гардууллаа. Төв аймгийн Алдан бодлого сумын Монгол Ардын намын хороо маань улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарч өнөөдөр одоо шагналаа гардаа авлаа. Энэхүү шагналыг өнөөдөр авахд одоо хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн сумын Монгол Ардын намын хорооны үе үеийн удирдлагууд, тэргүүлэгчид, за гишүүд дэмжигчтэй одоо чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье. Энэ могой жил их сайхан жил гарч ид би могой жилдээ 73 жилийн орж ид. Тэгээ энэ жил дээр алтан галсаа одоо авч байгаадаа маш их баярлж ид. Засаг төрдөө одоо энэ сайхан олон хүний хайр ивэлээр ингэж юм авч байгаа болохоор би хүнээс их баярлж байна. Модон могой жилийн сар шинийн наймны энэ сайхан бэлэг цай өдөр хотол олноороо цуглаж сар шинийн тэмдэглэж байгаа их баяртай байна. Төв аймгийн Монгол Ардын намын ахмадуудаа ирж байгаа шинэ могой жилдээ одоо ажлын өндөр амжилт сайхан бүхнийг хүчин мэдчилье. Хүндэтгэлийн золголтын үеэр төрийн дээд одоо медаль гардуулахаас гадна хүндэт гишүүдэд намын шагналыг мөн гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм а.